Сайн байна уу? Би NRCC компани судлаач Хушаага байна. Өнөөдөр би та бүхэндээ манай компаниас эрхлэн гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индексийн 2025 оны 3 дугаар улирлын үр дүнд орсон валютын ханш орон сууцны үнийн хүлээлтийн индексийн талаар товч танилцуулах болно. Иргэдийн 47.4% нь валютын ханш өснө гэж хүлээж байна. Энэ нь өмнөх улирлаас 4.3 пунктээр бага байна. Ирэх 6 сард хүлээгдэж буй $1 ханш 3693 төгрөг. Энэ нь одоо байгаа зах зээлийн ханш болох 3593 төгрөгөөс 100 төгрөгөөр өснө гэсэн хүлээлттэй байгааг харуулж байна. 6 сарын өмнө иргэд валютын ханшийг 3542 төгрөг болно гэж хүлээж байсан бол энэ нь бодит ханшнаас ердөө 51 төгрөгөөр доогуур байна. Түүнчлэн энэ улиралд валютын ханшны талаарх тодорхой бус байдал бага зэрэг буурчээ. За орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэн тооцсон индексийг энэхүү зурагт харуулв. За орон сууцны үнийн хүлээлтийн индекс 100-аас өндөр бол үн өснө гэсэн хүлээлт хамгаалж байгааг, 100-аас бага бол үн буурна гэсэн хүлээлт хамгаалж байгааг харуулдаг. Тэгээ энэ улиралд иргэдийн 73.7% нь орон сууцны үн өснө гэж хүлээж байгаа бөгөөд энэ нь өмнөх улирлаас 1.9 пунктээр өсжээ. Орон сууцны үнийн эсэлтийн индекс 23 оны 2 дугаар улиралд 165.6 болж буурснаас хойш бага зэрэг өссөөр 2025 оны 3 дугаар улиралд 183.8 болжээ. Энэ нь өмнөх улираас 3.2 пунктээр өссөн үзүүлэлт байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.